Би 10 жилийн өмнө энэ Zolonomics гэдэг өөр хэм блогийг нээжсэн. Тэгээд энийхэн зургийг тавьсан. За би бол Дорноговь аймгийн Замун цум 7 дугаар анги хүртэл сурсан. Одоо манай аав ээж хамаатан бүгд л энд байдаг. Одоо хүртэл байдаг. Ер нь бол хөдөө орнод өссөн. За тэгээд хүүхд тахтаа бол илүү математик сонирхолтой алфавитын хүүхд байсан. Тэгээд IQ математикт ордог. За тэгээд манай ээж яг энэ хүүхд басны гайгүй юм хийж магадгүй юм шиг байна гэд надад хөрөнгө оруулаад тэгээд 8 дугаар ангидаа би хот руу ирээд сант олон Монтурк сураад Монтуркийг төгссөн. Тэгээд тухайн үед бол мэдээж олимпиадад л ордог олимпиадын хүүхд. Дээрээс нь хоёр л мэддэг, тоо боддог, сакс тоглолт байлаа. Тэгээд дээрээс нь яг энэ шилжилт бас миний амьдрал одоо харахад нэлийн том өөрчлөлт үзүүлсэн. Яагаад тэгэхээр хот хөдөөгийн босрлын ялгааг би маш их ойлгосон. Өөрийн биеэр ойлгосон. Орон нутагт замууд бол манай ангийнхан бол за яаж ижигээл мөст орц сурыг та гэж боддог. За бүр болохгүй бол ийм за зарим нь л таймс гэж боддог тий. За хотод ирээд л ангийнхандаа ярихад бол гадаад сурна, гадны том сургууль сурна. За бүр болохгүй бол мөст санхүү сурыг та гэдэг. Шал өөр ихтгэл үнэмшил, шал өөр мөрөөдөл тий. Тэгэхээр энэ ямар их нөгөө босрлын ялгаа гэдэг чинь хүртээмжийн ялгаа ямар их байгаа гэдгийг би одоо өөрөө ойлгосон, харсан. Тэгээд бас манай гэр бүл замуудад манай ээж бас маш олон бизнес хийдгээс ялангуяа хүнсний дэлгүүр бөөний төв ажлуудыг би 100 болон өвлийн амралтаараа ер нь бол ажилтан л хийдгээсэндээ худалдагч гүр үсэх юу гэдэг те заримдаа ирээнээс цемент зарна, будаа зарна, бүх юм л зөөдөг те. Тэгээд тэр бол бас их юм сурсан юм байна. Маш олон янзын бизнесийг сурсан юм байна, ойлгосон юм байна. Тэгээд энэ мэдээж хөдөлмөрсний үр шимээ өртөөд манайхаас тухайд зайсанд байртай, тав далтай те баян айл гайгүй айл байсан. Гэвч 2012 оноос 16 онд Монголын эдийн засаг нэлээд том уналтанд орсон шүү дээ. За энэ эдийн засгийн уналтаа манай гэр бүлийн бизнес дампуурчсан. Тэгээд би нүдэн дээрээ одоо тэр тухайн үед бол оюутан байсан. Оюутан хүн нөгөө одоо ер нь жоохон л байгаа шүү дээ. Амьдралыг эндээ мэдэхгүй байг цаанаа. Тэгээд нүдэн дээр ингээд нөгөө байргүй болоо машингүй болоод түрээсийн байр руу яваа. Тэгээд ингээд амьдралыг ойлгоод тэгээд дээрээс нь яг эдийн засгаас сурж байгаа оюутан байсан. Эдийн засгийн онол үзээ явж байгаа шүү дээ. Нэг талд нь онол үзсэн, нөгөө талд нь бот амьдрал болж байгаа. Тэгээд тэр үед миний яг одооний нөгөө эдийн засаг нийгэм эдийн засгийн жоохон идэвхтэй бай, энэ дээр анхаардаг бай гэдэг нь тухайн үед нэлээд их нөлөөлсөн. За тэгээд яг та бүхэн харуул энэ эдийн засгийн бодлого гэсэн зөв байхгүй болвол энэ одоо манай гэр бүл шиг хүмүүсийн амьдралд ямар их нөлөөлт юм бэ? Хэдэн мянган хүний амьдрал сүрж байна, хэдэн мянган бизнес дампуурд юм байна. Дээрээс нь хоёрт нь одоо манай ээж гэж харахаар одоо санхүүгийн боловсрол бизнес хийх мэдлэг боловсрол маш угаасаа дутмаг хүн. Угаасаа л амьдралын ихээр л одоо багш байж байгаа бизнес хийгээл явсан. Тэгэхээр энэ монгол хүмүүс чинь ер нь бизнес санхүүгийн мэдлэг ер нь мэдлэг боловсрол хэрэгтэй юм байна шүү дээ гэдэг бас хоёр зүйл ойлгосон байдаг тэр зүйлээс. За тэгээд яг оюутан байхдаа би яг тэр 3 4 курст ягаад жоохон нийгмийн идэвхтэй болж эхлээд би Мойс дахта эдийн засгийн оюутны клубыг байгуулад бидэд юун дээр Википедийг хөгжүүлдэг. Википеди дээр одоо инфляц гэж юу юм бэ гэхэд Монгол одоо л AI бүр гоё болж байна. Тухайн үед бол Википеди том байлаа шүү дээ. Тэгэхээр би юу гэсэн гэхээр за нэг хүн одоо манай ээж юм уу бидний одоо нэг хүн интернетээс инфляц гэж юу юм бэ гэж асуухад тодорхой хариулт байх хэрэгтэй гэдэг. Тэгээ бид нар тухайн үед янз бүрийн сургуулийн 50 оюутан цуглаад нэлээд олон Википеди анзалсан. Дээрээс нь бид нар эдийн засгийн инженеэр гэдэг сошиал хаяг хөгжүүлээд, блог хөгжүүлээд оюутнуудаа баг болгож байгаад эдийн засгийн инженеэр нийтлүүд бичдэг гэсэн. Цуврал нийтлүүд. Тэгээ энэ бол бас нэлээд дэжгүй явжсэн. Тэгээд төгсөөд яг би судалгааны байгууллага ажилласан. Ер нь бол яг би илүү академик хүн болъё, бодлогын чиглэл дээр ажиллая, судалгаан дээр ажиллая гэдэг 3 жил яг өрсөлдөх чадварын судалгааны төв дээр ажиллаж ирсэн. Тэгээд яг маш олон янзын судалгаан дээр ажилласан. Гэхдээ нэг 3 жилийн дараа ер нь бол жоох нөгөө амьдралаа одоо гайхаад за ер нь юу хийгээд байл би нутгуучт юм хийж гин үү гэдэг нэг question хийсэн өөртөө. Тэгээд ягаад гэхээр нэг талаас аим гоё бодлогын судалгаа хийгээл янз янзын судалгаа хийгээд гаддаг. Нөгөө талаас энийг нийгэм хүлээж авч байгаа хүн уншиж гин үү гэхээр байхгүй. Ялангуяа судалгааг бол хэрэггүй цааслаж үздэг. Бид нар бол уг нь бодлого босруулж байгаа хүмүүст маш хэрэгтэй судалгаа гаргаж өгөөд идэг. Тэгээд 8 өдөрт нь очиод ивент нэгээд нөгөө бодлогын судалгааны юуг нэгээддэг. Манай даав нар юу тааж байгаа нөх те. Тэр бол надад амар хүнд тусч байсан. Тэгээд за илүү үн цэнтэй нийгэмд ямар илүү нөлөө үзүүлж болох юм би ер нь юу хийвэл илүү хувь нэмрээ оруулах юм бэ гэдгээ би ажилласаа гарч байгаа 3 сар нэлээд бодсон. За ер нь би яах ёстой юм бэ. Тэгээ би бодож. За хөрөнгөний зах зээл рүү оруулах зүгээр юм байна. Хөрөнгөний зах зээл хөгжиж тухайн улс оронд одоо нөгөө
баялагчдыг сугаарлагдах юм байна. Зах зээлчлэг болох юм байна гэдэг. Тэгээд би тухайн үед азарч гэх юм уу ард цагийн нэгдэлд Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах гэж байгаа гэдэг. Тэгээд би одоо ажилд ороод тэгээд жилийн дотор бид нар Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан гэх хөнгөн биржээр одоо байгаа 20 онд байгуулсан. Тэгээд нэлээд хөрөнгөний зах зээлтэй суралцаад ойлгоод тэгээд юу ажилласан. Маш олон хөрөнгө оруулалтын сангаа босгохын тулд олон хүнд тайлбарлаж өгдөг, сургалт хийдэг те. Тэгээ бас нэг ойлгосон юм. За ингээ явсан чи бон гэж өгөө, хувьцаа гэж өгөө гэд хамгийн энгийн ойлголтын дээр тулж байгаа хөх те. Тэнгүүд бон хувьцаагаа ойлгохгүй хүмүүс чинь хөрөнгө оруулалтын сан гэж өгөө яхаач бүр хэцүү те. За ер нь ингээ харсан чинь бид нар чинь өөрсдөө болохоор одоо манайд нь бол Bloomberg, Wall Street Journal гэл гадны ингээ юм уншаал ингээ гадны мэдгийг хаавал хэд ингээ хөнгөн зах зээл, санхүүгийн зах зээл ийм болж юм. Монгол тийм байна гэсэж байхгүй. Тэгээд Lemon Press гэдэг санхүүгийн медиаг байгуулъя гэдэг одоо манай хамтарч анх хоёр найзтайгаа их сургуулийн найзтай хамт ярилцаад. Эхлээд бол зөв сайн дураараа ихсэн. Тэгээд нэг бараг л сар 2 сар дотор юм бүүм гээл амар амжилттай ихсэн. Тэгээд за энийг юу бизнес болгоё гэдэг бит хоёр хоёулаа ажиллаа өгөөд тэгээд бизнес болгоод компани байгуулад тэгээд саяны ясны нэг жидүү байгалаа хүмүүсийн цалинжуулаад те ингээд хилчээсэн. Тэгээд тухайн үед ойлгоод дараа нь тэгээд хэдэн сарын дараа компани байгуулсан. Ан чин медиа бизнес юм биш гэдэг ойлгож эхлээд тэгээ медиагийн талаар одоо манай Lemon Press 5 жил болсон. 5 жил ер нь медиа бизнесийг нэлээд ойлгож судалж ер нь явсан. Тэгээд тухайн үед Lemon Press эхлүүлээд удаагүй байхдаа азар гэх юм уу би Fulbright Америкийн засгийн газрын Fulbright-ийн тэтгэлгийг авахарлаад тэгээд Fulbright-ийн тэтгэлгээр Нью-Йоркийн их сургууль эдийн засгийн чиглэлээр 2 жил суралцаад 21-с 23 он суралцаад бас хамгаалсан. Тэгээд тухайн үед бол яг хуу Lemon Press гаван ажилладаг хажууд нь Нью-Йорк хотод одоо суралцаад юмдээд 2 жил өнгөрөөсөн. Тэгээд Нью-Йорк хотод л одоо дэлхийн хамгийн том хот санхүүгийн төв. Тэгээд энэ хотод бол маш их юм ойлгож сурсан. Бас нэг юм юу л байсан л да нөгөө хоёр юм бол нэг нь бид нар чинь ямар өчүүх юм жижиг юм бэ гэдэг Монгол хин ч биш юм биш тий. Бид эхлээ хүмүүстэй танилцгаа яхаар Монгол гээ яхаар хүмүүсийн сонирхлын буурнатын юм ярьдаг байхгүй гадных. Тэгээ би сүүлдээ ярианыхаа арга юу өөрчлөөд танилцахтаа би нэг яг нэг энтерпренер байгаа юм ба би ингээд founder те бизнестэйгээ зүгээр ямар бизнесээ ярихгүй гэхдээ тийм нөгөө сонирхох надтай ярьдаг. Эсвэл би NYU-гийн оюутан байгаа маа гэд сургуулаа ярингууд Нью-Йоркийн жинхэнэ NYU бол ихэнх нь баг NYU төгссөн хүмүүс яг санхүүгийнхэн бол. Тэгээ ярьж марж байгаа сүүлд нь чи нэгтэй хаанхах лигээр Монгол ихээр тэр үед бол нэг хамаагүй те. Тэгээд нэг юм за бид нар бол бодит байдал ойлгох хэрэгтэй байна. Бид нар чинь өчүүхэн жижигхэн улс байна. Гэтэ нөгөө хоёр дахь ойлгох юм нөгөө тал нь бидэрт маш их боломж байгаа юм шүү дээ. Монголыг хөгжүүлэхэд одоо энэ олон улсад чинь зөндөө боломж шүү дээ. Бид нар яагаад энэгээр авч одоо юм хийхгүй байгаа юм бэ гэж бодож ирсэн. Тэгээд би маш их мэдээж Lemon Press дээр нөгөө түрүүлсэн суралцахаар медиаг ойлгохгүй, санхүүгийн медиаг ойлгохгүй бага яаж өдөртөх вэ? Контент яг би нөгөө редактор харилцдаг байсан. Яаж бичих вэ? Одоо нөгөө санхүүгийн юм чинь бас амар нюанстай шүү дээ. Компани санхүүгийн тайлан буруу биччихвэл нэг тоо алдгаад л асуудалтай ч гэдэг юм. Тэгээд суралцаад явдаг байхдаа Нью-Йоркийн санхүүгийн сэтгүүлч нийт сэтгүүлчдийн ингээд холбоо гэж байдаг гэсэн. Ингээд эдний уулзалт ивент эдний гишүүн болоод эдний уулзалт нэглэн очдог байсан. Тэгээ харж хахад одоо манай Нью-Йоркийн их сургууль зөвхөн сэтгүүл зүүн сургууль маш алдартай маш тий. Тэгээ эдгээр юу яад ингээд нэлээд явж хахад би нэг яг тэнд сурчсан ихтэй охинтой танилцаад тэгээд нөхдүүдийн ямар ачаал үүсдэг юм гэсэн чинь бид нар ч одоо би одоо эдийн засгийн онлоос сурж байгаа шүү дээ. Тэнд сэтгүүлчээр сурж байгаа хүүхдүүд залуучууд надаас дутуугүй эдийн засгийн санхүүгийн хичээлүүд үзэж байгаа юм. Маш хүнд хичээл. Тэгвэл ийм юм сураад өсөж байгаа хүмүүс чинь аргагүй ингээд нөгөө Bloomberg, Wall Street Journal сэтгүүлчээс чинь амар идэв шүү дээ тий. Нөгөө саяхан би нэг юу хараа гайхчихсан. Bloomberg-ийн сэтгүүлч эмэгтэй ажилласаа гараад дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сангуудын нэгийн хөрөнгө оруулалт өдөрцөн одоо загтлал нь болчихж байгаа юм. Тэгээ тийм хэмжээний чадвартай сэтгүүлч нар тэнд байгаад шүү дээ. Тэгээ ирээд би CMM Capital Markets Mongolia гэдэг компани бас байгуулсан илүү зүйл хөгжлөө судалгааны чиглэлийн компани. Тэгээ нэг ихний гол хийсэн юмуд нэг нь Монголын хөрөнгө оруулалтын форум гэдэг Нью-Йорк, Сингапур, Лондонд өнгөрсөн жилээс эхлээ хийж байна. Нью-Йоркт энэ 2 дахь жилээ хийж байна. Энэ жил бид нар алдарт Times Square Nasdaq дээр ингээ хийсэн. Nasdaq дээр Монголын далбаа байгаад тэгээд Нью-Йоркт байгаа Америкийн хөрөнгө оруулалтыг ураад тий. Энэ бол маш амжилттай явж байна. Одоо эх 7 хоног би одоо маргааш би Сингапур явах чинь Сингапурт Монголын хөрөнгө оруулалтын форум 2 дахь хийж байна.
Монголын бондууд гардаг, та засгийн бонд гэж ярьдэн шүү дээ. Энэ бондууд чинь бид нар илүү хүү багтаа авах, илүү шинэ компаниудын бонд босох боломжийг бид нар гаргаж өгч байгаа. Зээлс зэрэг төсөж байгаа шалтгаануудын нэг нь ч гэсэн манай ивент гэж би найддаг. Яг тэр зээлс зэрэглэлийн агентлагт ажилладаг хүмүүсийг урьж ивенттэй оролцуулдаг, дээрээс нь уулзлууд хийдэг. Тэгээ хөрөнгө оруулалтын ихтгэл үнэмшил гэдэг чинь хамгийн чухал зүйл байдаг. Тэгээд төр хувийн ижлэх нийлээд ингээ яваа зохион байгуулдаг. Төрөөс ямар ч мөнгө авч хийдгүү, оролцож байгаа хувийн ижлийнх нь өөрсдөө фигээд төлөөд ингээд зардлаа нөхөө явдаг. Тийм юм хийж байгаа. Тэгээ бид манай компани бол одоо Монгол компаниудын гаднаас хөрөнгө оруулалт татах дээр зөвлөж ажилладаг. Тийм юм хийж байна. За тэгээд энэ жил одоо шинээр юм хийж байгаа. Ер нь бол түрүүний хамгийн анхны харсан блогтой холбоотой 10 жилийн бодож ирсэн, мөрөдөж ирсэн юм аа. Энэ жил хийх шийдсэн. Тэгээд гэтээ би think tank гэдгийг ихлээр нэг жоохон товч тайлбарлавал арчлал чөлөөт зах зээл ер нь 5 тулгуур багантай юм байна гэж. Яг 4 гэж ярьдаг. Гэтээ яг жоохон уншаад эхлэхээр 5 байдаг. 5 тавцх нь юу вэ гэхээр одоо дөрөвт нь бол та бүхэн гэдэг 5 бүхэн байна шүү дээ. Хил мэдээлэл дүрж засаглалаа гэдэг угаасаа байна гэдэг тийм. Тавтхан гэдэг юм бид нар ерөөсөө ярьдгүй. Тавтхан нь юу вэ гэхээр хараат бус институт. Янз бүрийн судалгааны институт. Хараат бус мэдээлэл их сурвалж болдог байдаг тийм. Think tank буюу судалгааны институтууд ямар үүрэгтэй юм бэ гэхээр энэ дөрвөн багныг бэхжүүлэх, чадваржуулахад гол юм хийх. Одоо та бүхэнд ямар нэгэн хараат бус их сурвалж хэрэгтэй. Ялангуяа эдийн засгийн ч юм уу судалгааны байвал think tank институтууд л гаргаж өгсөн байна. Тэрнээс бол дандаа л төрийн байгууллагаас мэдээлэл авч мэдээ бэлтгэн гэдэг чинь өөрөө төрийн байгууллагаас хараат гэсэн үг шүү дээ. Их сурвалж нь дандаа төрийн байгууллага байгаад байна л тийм. Тэгээ олон улсын медиа дандаа л нэг институтуудын гаргасан судалгаан дээр хараат бус институтын гаргасан судалгаан дээр үндэслэж юм гаргаад байна шүү дээ. Тэгэхээр Монголын think tank гэдэг одоо энэ салбараар нь хөгжүүлэх хэрэгтэй байна гэж бодож байгаа. Тэгэхээр манайхаас бас нөгөө асчдын нэг нь болоод одоо гаргаж байгаа. Тэгээд Think Монгол гэдэг судалгааны институт одоо байгуулад энэ хавраас хойш бид нар ажиллаад одоо лончийг эхэлсэн, юмуд гараад эхэлсэн. Тэгээд вебсайт маань эрт лонч хийж байгаа гаргаж байгаа. Энэ бол яг би 2018 онд бас think tank байгуулах гэж явж байгаа. Гэтэ бүтлгүүчжсэн маа. Тэгээд ер нь бол think tank-ийг нэлээд судалдаг, сонирхдаг, гадны think tank-ууд нэлээд дагдаг. За тэгээд манай think tank-ийн гол санаа нь global thinking Монгол ideas гэж байна. Өөрөөр хэлбэл globally буюу дэлхийн ертөнцийн хэмжээнд зэтгхий уншия, судлаа. Гэхдээ Монголын хөгжил бол Монгол idea буюу өрмөц Монголын хөгжлийн нууц жоор байх хэрэгтэй. Тэрнээс бол бид нар Сингапурыг яг ингээд дуурайгаад авчихлахгүй. Чадахгүй угаасаа. Солонгосыг дуурайгаад ч, Германыг дуурайгаад ч юм те. Манайх ч юм хичгээд байсан. Тэр улс ингэ тийм ээ. Яг ингэ хичгээд Норвегийн баялагын сан гэдэг хичнээн жил очлоо те. Яг Норвегийн баялагын сан шиг бид нар хийж чадахгүй шүү дээ. Хийж болохгүй угаасаа монголчин шал өөр улс, шал өөр нөхцөл байдалтай. Тэгэхээр манай think tank-ийн зорилго бол Монгол таарах хөгжлийн тэр нууц одоо тэр жорыг гаргаж ирэх дээр ажиллана гэж. Салбар болгон дээр нийгмийн эдийн засгийн асуудал болгон дээр. За тэгвэл think tank гэдгийнх нь гол ялгаа нь зүгээр нөгөө уламжлалт судалгааны институтээс ялгаатай юм юу вэ гэхээр нэг юм 50% судалгаа хийн академик 50% нь өөрөө тэр судалгааныхаа юуг ингэ бодит болохын тулд араас нь явдаг, хийдэг, жоохон баг PR медиа чиглэлийг хийдэг, буюу нөгөө үр дүн гаргахын төлөө явдаг. Тэгэхээр бид нар янз бүрийн нөхцөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тэгээ манай сошиал болон юу бол нэлийн идэвхтэй ажиллана. Тэгээ энэнийх нь хамгийн ихний хөтөлбөр нь бол бизнесийн залуу сэтгүүлчд гэдэг хөтөлбөр эхлүүлж байгаа. Тэгээ нэг сараас эхэлнэ. Одоо 11-12 сард гол ажил нь явна. Санхүүгийн зөвлөх хороо үндэсний статистикийн хороотой хамтраад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа. Монголын топ 8-аас 10 редакцийн нэг залуу сэтгүүлчээс сонгон шалгуулад жилийн хугацаанд бэлтэнэ гэж. Тэгээ энэ жил болго яваад байгаа. Тэгээд яг би нэг байхад нөгөө манай редакцууд сэтгүүлчнэр ер нь бол жоохон бизнес санхүүг ойлгодог сэтгүүлчнэр бэлтгэхийн зүг байна. Чухал байна гэж би харж байгаа. Энэ нөгөө эдийн засгийн сэтгүүлчээс тусдаа шүү. Энэ хоёр тусдаа ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн сэтгүүлч гэдэг бол арай макро юмуд ярьж шүү дээ. Бизнес санхүүгийн сэтгүүлч гэдэг юу вэ? Компани санхүүгийн тайлан хараад тэндээс нэг стори гараад ирдэг сэтгүүлчийг хэлээд байгаа юм. Ядаж хөрөнгөний зах зээл дээр компаниудыг одоо говь компани юу болоод байгаа гэдгийг мэргэжлийн түвшинд ойлгоод бичдэг сэтгүүлчид биелгэж эхлэв гэж. Одоо энийг ярьдаг, хэлдэг, бичдэг байж ч сая хэлж бид нар орлогын нөгөө төрөлцөх гэдэг усурч угаасаа бизнесүүд хувьчлүүдээс мөнгө одоо орлого олдог байж ч ямар ч медиа индипендент буюу хараад тус байх гэдэг шүү дээ. Дандаа төрийн байгууллага биш. Яаж нөгөө бизнесүүд тоогдох юм бэ гэдэг чинь өөрсдийн талаар бичдэг байж ч тоогдсон шүү дээ. Өөрсдийн талаар сайн тийм сэтгүүлчтэй байж ч.
Тэгэхээр энийг хөгжүүлээ гэж байна. Тэгээ бизнесийн стори ч өөр амар сонирхолтой шүү дээ. Амар их олон мэдээ байдаг, амар сонирн байдаг. Тэгээд дандаа л улс төр ярих болцгоо л тааж. Тэгэхээр бид нар ийм одоо их чилээс эхлээд ийм залуу бизнесээс түүчдэг. Зөвхөн Lemon Press Media санхүү гэхээр Lemon Press бичдэг. Зөвхөн Bloomberg ч юм байх албагүй гэж. Редакц болон тодорхой хэмжээнд бизнес санхүү мэдээг ойлгож, коволдог, бичдэг, ярьдаг сэтгүүлчтэй байх хэрэгтэй. Тэгжиж энэ зах зээлч өгчих юм байна гэж. За тэгээд эцэст нь бол зүгээр миний түүхээсээ бодохоор нэг 3 зүйл амар чухал юм. Чанартай, хүртээмжтэй мэдлэг боловсрол энэ нийгэм. Ямар ч салбарт, ямар ч хүмүүст. Сэтгүүлчнэрт ч гэсэн тий. Энийг түгээх, энийг одоо энийг сайжруулах юм дээр би бол миний ямар ч юм хийж байгаа юм дээр хамгийн чухал байна. Хоёрт нь эдийн засгийн зөв бодлого доктортой эсэлттэй эдийн засаг. Манай түрүүний харуулсан график харуул манай эдийн засаг амар савлгаатай ш дээшээ доошоо. Тэр нь дандаа нөгөө уулуурхай түүхийд үнээсээ хамаарат ингэ явдаг. Энийг савлгаач өөрөө маш олон хүний амьдралыг алж байгаа. Олон бизнесийг алж байгаа. Тэрний чинь бодлогоор зөв болох бүрэн боломжтой байна. Энийг бид нэр ингээд шахаж ажиллах хэрэгтэй байна. Энэ дээр бол манай think tank ажиллана. Гуравт нь бол хүчтэй төсвөртэй хувь ишлэж байна. Тэгээ ийм хувийн ишлэг бий болох бизнесийн салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Энэ чинь л өөрөө дундаж одоо монголчуудын амьдралыг авч байгаа. Одоо гол зүйл гэж байна. Тэгэхээр энэ дээр бол бид миний хийж байгаа юм бол бүгд ишээлж энэ 3 зүйл рүү гол төлөвлөж байгаа. Дээрээс нь энэ 3 зүйлийг хийхэд тул сэтгүүлчний оролцоо, редакцуудын оролцоо маш чухал байна. Чанартай сайн редакцуудыг бий болгох, сэтгүүлчдийг бий болгох маш чухал байна. Тэгэхээр энэний хүрээнд яг манай think tank дээр бол мэдээж энэ хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрөөс гадна бид нар бүхэл редакц сэтгүүлчтэй ойр ажиллана гэж зорж байгаа. Тэгээд одоо энэ нийгэмд одоо энэ нөгөө түрүүний харуулсан 5 багны харуул энэ 5 баг нь чинь тавуулаа хүчтэй чадвартай байж иж Монгол улс хөгжих юм байна. Тэгээ энийх нь хамгийн чухал оролцогч нь бол медиа тэгээд хараат бус судалгааны институт юм байна л гэж. За тэгэхээр та бүхэндээ баярлалаа.